Монголын крикетийн холбооны зорилго. Монголын крикетийн холбоо нь хүүхэд залуучуудыг багийн спортоор хичээллэх, сэтгэл зүй, бие бэлдраа хөгжүүлэх, тэдэнд хамтж байдлыг төлөвшүүлэх, дасгалжуулагч багш нарыг сургаж мэрэгшүүлэх, тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулах, улмаар олон улс төв дэлхийн уралдаан тэмцээнд өрсөлдөх чадвартай баг тамирчдыг бэлтгэх зорилго тавин ажиллаж байна. Монголын крикетийн холбооны зорилт сургууль түшгэлсэн өсвөр насныхан зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх. Олон улсын крикетийн холбооны хүүхдүүд анхлан хичээллэгч олон нийтэд зориулсан хөтөлбөр сургалт. Багш дасгалжуулагчдыг үе шаттай бэлтгэх боловсруулах. Засгийн газрын болон бусад байгууллагуудтай түншлэлийг бэхжүүлэх. Хүүхэд бүр хүн бүрт нээлттэй байх, оролцох боломжийг дэмжих. 5 бүсийн төв өрсөлдөх чадвартай баг тамирчдыг бэлтгэх талбай байгуулах. Олон улсын холбооноос зохион байгуулдаг уралдаан тэмцээнд тогтмол оролцох тоог нэмэгдүүлэх. Үндэсний хэмжээний бэлтгэлийн төв байгуулах, жилийн 4 улиралд тогтмол бэлтгэл сургалт зохион байгуулах. Монгол дахь крикетийн хөгжлийн талаарх он дарааллын товч танилцуулга. 2013 он Монголын крикетийн холбооны анхны сургалтууд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургууль түшиглэн явагдаж эхэлсэн. 2014 он Улаанбаатар хот дахь Асрамжийн 3 төв Батлан хамгаалах хууль сахиулахын их сургууль түшиглэн бэлтгэл сургалт зохион байгуулсан. Насан туршидын анхны Т20 тэмцээн зохион байгуулав. 2015 он Хөдөө орон нутагт болон олон улсын хүүхдийн найрамдал төвтэй хамтран крикетийн зуны сургалт зохион байгуулж эхэлсэн. 2016 он өсвөр үе залуучуудын спорт заалны крикетийн авраг шалгаруулах тэмцээн зохион байгуулж эхэлсэн. 2017 он Гонконгийн Лама Крикин Говер крикет клубын тамирчид манай оронд хүрэлцэн ирж нөхөрсөг тоглолт зохион байгуулсан. 2017 он Монголын крикетийн холбооны нөхөрлөл талбай үндэсний цэцэрлэг түрээлэнд байгуулагдлаа. 2018 он хөгжлийн төлөөх Австралийн сайн дурынхан хөтөлбөрийн шугамар Австралийн дасгалжуулагч Роб Моран манай холбооны дасгалжуулагч болон дунд сургуулийн биеийн тамирын багш нартай хамтран 13 сургууль байгууллагад бэлтгэл сургалт зохион байгуулж үүнд 1400 гаруй хүүхэд оролцжээ. 2018 он Австралийн элчин сайдын яамны санаачлага дэмжлэгтэйгээр Австралийн алдартай тамирчин Алекс Блэквеллийг Австралийн крикетийн холбоо Монгол дахь крикетийн элч төлөөлөгчөөр томилсон. Алекс Блэквелл 2018 оны 6 дугаар сарын 7-ноос 9-ний өдрүүдэд Монголд айлчлан боловсрол соёл шинжлэх ухааны спортын яамны удирдлагуудтай уулзав. 2019 он Монгол улсын засгийн газраас 2019 онд зохион байгуулсан хүүхдийн спортын 6 дугаар их наадмын төрөлд крикетийн спорт багтаж аймаг дүүргээ төлөөлөн 12 багийн нийт 144 хүүхэд өрсөлдсөн явдал нь энэхүү спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухам алхам болсон. 2019 он Баян-Хонгор аймагт крикетийн салбар холбоо, Говь Сүмбэр, Дархан уул зэрэг аймагуудад клубүүд байгуулагдав. 2020 он насан туршидын Т20 үндэсний лигийн тэмцээн зохион байгууллаа. Энтхэгийн Lovely Professional University ивент итгэж One Day 50 Hours цуврал тэмцээн зохион байгууллаа. Баян-Хонгор аймгийн крикетийн талбай байгуулагдав. 2021 он Монгол улс ICC буюу олон улсын крикетийн холбооны гишүүн боллоо. Монгол улсын эрэгтэй эмэгтэй шигшээ баг байгуулагдаж олон улсын уралдаан тэмцээнд оролцох хүсэлтэй үндэсний олимпийн хороо олон улсын крикетийн холбоонд албан ёсоор илгээв. 2022 он өсвөр үеийн аврах шалгаруулах тэмцээн анх удаа хөдөө орон нутагт буюу Баян-Хонгор аймгийн Хонгор крикетийн талбайд зохион байгуулж 9 байгууллагын 12 баг оролцов. Эмэгтэйчүүдийн анхны Т20 лигийн тоглолтод 4 баг тойргийн журмаар тоглож аварга шалгарууллаа. Насан туршидын Т20 лигийн тоглолтыг бүгд найрамдах Энтхэг улсын газрын тосны үйлдвэрийн төслийн оролцогч Калпатаро групп ивент итгэж зохион байгуулж 8 баг өрсөлдөв. 2022 он ICC буюу олон улсын крикетийн холбооны Азийн бүсийг хариуцсан менежер Икбал Сикандер манай улсад айлчлан үндэсний олимпийн хороо биеийн тамир спортын улсын хорооны удирдлагуудтай уулзаж олон улсын холбооны левел 1 дасгалжуулагчийн сургалт Улаанбаатар хотод зохион байгуулан 18 оролцогч дасгалжуулагчийн гэрчилгээ гардан авлаа. 2023 оны 2 дугаар сар Австралийн Виктория мужийн крикетийн холбооны урилгаар Монголын крикетийн холбооны болон
орон нутгийн салбар холбооны төлөөлөл, тус мужийн холбооны удирдлагатай уулзаж, цаашид хамтран ажиллахаар тохиролцож, Мельбурн хотын клубүүдийн үйл ажиллагаатай танилцж, туршлага судлав. 2023 оны 3 дугаар сар Монголын крикетийн холбоо Монголын үндэсний олимпийн хороонд гишүүнээр элслээ. 2023 оны 6 дугаар сар Монголын хүүхдийн спортын 7 дугаар наадмын шигшээ тэмцээн Баян хонгор аймагт зохион байгуулагдлаа. 2023 оны 8 дугаар сар Австралийн засгийн газраас хэрэгжүүлдэг сайн дурын хөтөлбөрийн дагуу өндөр зэрэглэлийн дасгалжуулагч Дэвид Талала Монголд ирж Азийн наадамд Монголын эрэгтэй эмэгтэй баг тамирчдыг бэлтгэн оролцууллаа. 2023 оны 9-оос 10 дугаар сард анх удаа эрэгтэй эмэгтэй төрлөөр үндэсний шигшээ баг байгуулж бүгд найрамдах хятад ард улсын Ханжоу хотод болсон Азийн наадамд оролцлоо. 2023 оны 12 дугаар сар Монголын крикетийн холбоо шилдэг холбоогоор шалгарч Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд бүртгэн шагналын эзэн боллоо. 2024 оны 3 дугаар сар анх удаа орон нутаг спорт заалны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж, Говь Сүмбэр аймагт зохион байгуулсан тэмцээнд аймаг дүүргээс шалгарсан 16 баг өрсөлдөв. Монголын крикетийн холбоотой хамтран ажилладаг ивент тэтгэгч байгууллагууд биеийн тамирын спортын улсын хороо эмэгтэй баг тамирчдыг Ханжоу 2022 Азийн наадамд оролцох, 2024 оны 4-р сард Индонез улсад зохион байгуулагдах олон улсын эрэмб тогтоох олон улсын тэмцээний замын зардлыг шийдвэрлэж, дотоодын тэмцээн сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг. Оюу толгой компани. Оюу толгой хязгаарлагдмал хариуцлагатай компани. Гэр хорооллын сургуулийн охид хүүгүүдийн эрүүл мэнд боловсролыг дэмжих гэрэлт төсөлд ивент тэтгэж хамтран ажилладаг. Австралийн элчин сайдын яам 2023 оны T20 эмэгтэйчүүдийн лигийн тэмцээнийг ивент тэтгэж зохион байгуулсан. Австралийн засгийн газрын сайн дурынхны хөтөлбөрөөр дамжуулан мэрэгжлийн дасгалжуулагч урьж ажиллуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг. Бүгд найрамдах энэтхэг улсын элчин сайдын яам эрэгтэйчүүдийн T20 лигийн тэмцээн зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажилласан. Монголын үндэсний олимпийн хороо Азийн зуны наадамд оролцоход дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан. Холбооны үйл ажиллагааг дүгнэж бүртгэн тэргүүн дээд шагнал олгов. Яруудын консалтинг компани нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайланг тогтмол гаргах үйлчилгээг үзүүлдэг. Парк зочид буудал тамирчдын байр хоолны хөнгөлөлтөд үйлчилгээ үзүүлж, хурал сургалт зохион байгуулахад үн төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг. Апу Дэри компани шигшээ багийн тамирчдыг 6 сарын турш сүүн бүтээгдэхүүнээр хангаж хамтран ажилласан. Mobicom компани 2024 оны 5 дугаар сард Япон улсад зохион байгуулагдах эрэгтэйчүүдийн T20 олон улсын эрэмб тогтоох тэмцээнд баг тамирчдын замын зардлыг ивент тэтгэж хамтран ажиллаж байна. Монголын крикетийн холбооны ойрын зорилт үйл ажиллагаа хүүхэд залуусыг крикетийн спортод дурлуулан хичээллүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, олон улсын крикетийн холбооны олон нийт эхлэн хичээллэгсдэд зориулсан крио хөтөлбөрийг биеийн тамирын спортын улсын хороо, сургууль, байгууллагуудтай хамтран 21 аймаг 9 дүүрэгт хэрэгжүүлэх, багш дасгалжуулагч нарыг сургаж бэлтгэх, ойрын ирээдүйд бүс нутагта өрсөлдөх чадвартай баг тамирчид бэлтгэн гаргах зорилго тавин ажиллаж байна. Монголын крикетийн холбоо